Аа, эцсийн шалгалтын нөгөө карт аппликейшн дээр за шууд эхлээд нөгөө Word төв мэдээллийн загвараас эхлэв. Энэ болохоор рүү өгдлийн санд хадгалах мэдээллийг үндсэн одоо үдцийг харуулж байгаа класс. Энэ Word байгаа болохоор мэдээллийн сангийн ерөнхий интерфейс энэ чинь одоо insert гэх пункт, update гэх пункт, query интерфейс, delete гэх пунктууд хадгалж байна. За үндсэн юм database нь болохоор Word vector өгдлийн санг үүсгээд тэгээд Word функц интерфейс авдаг. Тэр нь болохоор эндээс нь интерфейс нь аваад Word-оос үндсэн үүсэж байгаа өгдөл нь Word-тай адилхан байна л гэсэн. За одоо Word repository нь болохоор юун дээр байгаа? Давуугийн одоо давуу нөгөө өгдлийн санд байгаа үйлдэлүүдийг одоо төвлөр өгдлийг авдаг одоо давхарга нь энэ аппликейшн маань ерөнхий репозитори шууд юу руугаа вим модуль руу оруулахаас өмнө эхлээд ингээд дамжнаа гэсэн. Тэгээд flow хэлбэрээр өгнүүдэд хатгалж байгаа. Тэгээд vim модулийн хувьд state log-оор юу гэдэг state log-оор юу гэдэг үнцүү хадгалсан өгдлүүдийг явуулж байгаа. Тэгээд state log-оор мөн адил show mode нь одоо settings-тойгоо юунууд гурван тохиргоог хадгалж байгаа хэсэг нь энэ болохоор тэгээд юунд нэг өгдлийн санд байгаа өгнүүдийн маань функц нөгөө шинжлэх юу устгах яг тэгээд set show mode нь болохоор зүгээр нөгөө settings-тойгоо одоо нөгөө төлөвийн үгийг одоо юу яг тийм мод болгож харуулах зорилготой функц юм аа. Юу модельт юу байна? Дараа settings data store энэ болохоор нөгөө settings нөгөө хадгалсан байгаа нөгөө төлөв хадгалахын тулд нөгөө settings data store үүсгсэн. Тэгээд нөгөө show mode нь болохоор бидний ялцсан нөгөө гурван төлөвтэй техник 2 гэдэг Монгол уг гадаад юу харуулах гэсэн төлөвүүдийн нөгөө төлөвөр нь хадгалаа. Тэгээд дан suspend set show mode тодорхойг нь өөрчилнө гэсэн. За энэний дараа notification work. Энэ болохоор нөгөө 24 цаг дотор нөгөө аппликейшн руу ороогүй тохиолдолд notification харуулах хэрэгтэй гэсэн функц маань байгаа. Тэгээд энэ дээр хэрвээ нөгөө юу Android 13-аас дээш байгаа тохиолдолд тэрийг нь юун дээр main activity энэ дээрээ за ерөөдөө бол тийм л. Тэгээд энэ чинь юу вэ? Таны үгсийг тавтаа харуулна гэсэн титэлтэй. Тэгээд өнөөдрийн үгсийг харгацаа бол description-тэй юу notification тааж ирнэ гэсэн. Энэ бол зүгээр классын маань аппликейшнийг бид нар нөгөө хийлт ашиглаж байгаа болохоор заавал аппликейшн үүсгэх шаардлагатай биш. Тэгэхээр чиг үүсгэж тавьсан app модуль энэ болохоор нөгөө аюул олон энтэнд байгаа компонентүүдтэй нөгөө хийлтийн тусламжтайгаар автоматар хооронд нийлүүлэлт болно гэсэн. Энд чинь болохоор юу өгдлийн сан, энэ чинь болохоор repository-г, энэ чинь settings-ийнхаа өгдлийг тэгээд энэний дараа үндсэн screen маань байгаа. Энэ чинь болохоор 3 долоо screen. За эхлээд үц дээр аппликейшн яаж байгаа юм. Одоохондоо яг аппликейшн юм уу алга. Энэ одоо ямар ч юу байхгүй тохиолдолд ингэсэн төвчлөөс бусад юу итгэхгүй гэсэн үг дараад нэгдэхгүй. Зөвхөн нэг төвчлөөр нь ажиллана. За шинжлэх ажил. За энэ болохоор үндсэн main screen ба main screen одоо харагдж байгаа screen маань энэ. За top part тэгээд тэр нь тэжээ нэг төвчлөөртэй тэр төвчлөөрөө settings руу ордог. Settings screen руу ордог. Тэгээ column-оор ерөнхийдөө тэднийг ингээ харуулж байгаа. Өмнөх дараахсан төвчлөөрөнд нь болохоор өнүүдийн солин нэмж устгах нь болохоор шинээр үг нэмж устгах нь. Тэгээ шинжлэх нь болохоор яг одоо байгаа энэ үгийг шинжлэх. За энэний дараачих нь болохоор Word edit screen. За 100 ваттад Word
World Desk нөгөө орё. Тэгээ энэ чинь болохоор Монгол гадаад уу Монгол уу гэсэн хоёрын юутай. За ямар ч нэг үг хадгалж. За хоёр үг хадгалж нөгөө ташлууруудад оршин. За одоо бол яг нэг settings дотор маань болохоор зөвхөн Монгол үг харуулах гэсэн тохиол. За хоёулын харуулдаг харуулж Монгол хоёулын нь харуулна гэсэн. Тэгээд гадаад үг нь харуулах гэсэн. Гадаад үг нь харуулна. Тэгээд устдах нь болохоор шинээр устдах нь за ерөөхдөө юм. Тэгээд хамгийн одоо main activity дээр болохоор шинэ нөгөө яг ингээд юу үлдсэн аппликейшн гэсэн юу пункт үгээр нэг шиг нам хоолснороо main activity руу оруулах одоо үзэнүүд харуулж байгаа. Нөгөө юу аяд харуулж байгаа. Тэгэнгუთ тэндээс нь болохоор энэ чинь наагааснаар байна. Main edit screen settings гэсэн юм үстэй. За энэ чинь болохоор on stop гэдэг нь 24 цагийн одоо нөгөө таймерыг бүлээж авч байгаа хэсэг л гэж болоо 24 цагийн таймерыг бүлээж авч байгаа. Өөрчлөн юу вэ? Хэрвээ нөгөө Android 13-аас тийш бол нөгөө notification явуулах юм. Нөгөө одоо юу гэмдэ? Permission юутай зориултыг. Энэ их уцтай өмнө суудсан болохоор одоо бол permission асах гэдэг юм л та. За ер нь нэг тиймэрхүү. Тэгээ модуль төр хэдэн модуль гэсэн. Clips дээр бас ганц хоёрын нэмсэн health, navigation, data store, work manager нэмсэн. Өөр чинь юу вэ? Юу application icon өнгө гэдэг нь бол нэг солиог авах шүү дээ. Тэгвэл за manifest дээр нэг юу нэг information асуух гэдэг нь болсон. Тэгээ application юу хэрэг зааж гисэн. Тэгээ ер нь ингэсийг л ийм их л болсон.